Хуучнаар Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв энэ жилийн жилд Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв болж нэрээ шинжиллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжил боловсралтай ажлын байртай болгоход 40 жилийг зориулсан энэ хамт олон өнгөрсөн хугацаанд 3000 орчим иргэнийг ажлын байранд бэлтгэн гаргажээ. Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн боловсрал олгох сургалтын төв. Энэ хичээлийн жилийг эко боловсролын жил болгон зарласан. Хичээлийн жилийн нээлтэнд оролцсон оюутан сурагч бүр шин цэцэг тарж түүнийг төгсөлтөө ургуулах үүрэг хүлээж байна. Нийт төгсөгчдийн маань 60 орчим хувь ажлын байраар хангахдад явж байгаа жишээтэй. За сайн дуршлагаа ярих юм бол мэдээж одоо манай сургуулийг төгссөн Мужаана ангийн хүүхдүүд маань өөрсдөө нийлээд нөхөрлөл хоршоо байгуулад за тэгээ одоо ажилчдаа бас хоолны цайны газартаа мөн одоо манай сургуулийн төвийг төгссөн Тогоочийн ангийг төгссөн охиныг одоо жишээл тоогоочор авч ажиллаад хамтраад ингээд өнөөдөр модон эдлийн тавилгын үйлдвэрийн үйл ажиллагааг амжилттай эхлээд явж байгаа жишээтэй. Гэх мэтчлэн дурдаад бол сайн туршлага бол байна л да. Компьютер дээр ажиллах тэгээд одоо бие дааж сурах тэгээд компьютерийн чиглэлээр дандаа суралцтай байтын чинь. Энэ сургалтын төвийн гол ач холбогдол нь юу вэ? Бас төгсөөд ажлын байр нь гарах боломж нь ямар? Одоо энэ сургууль одоо хөрсөмжлөлтэй хөгжөө одоо нэг гэртээ сууж байгаа хүмүүс ер нь ажил мэргэд зориулсан ер нь сайхан сургууль ер нь цороод төгсөөд ер нь ажил мэргэд ер нь болохоор магадлал ер нь өндөр. Би энэ сургуулийн 2010 оны төгсөгч одоо Интерстил компанид ажилладаг. Энд ажиллаж цалин авахаас гадна би компанийн хувьцааг эзэмшдэг. Манай ажил маш сайн зохион байгуулалттай, мөн сайн удирдлагуудтай учраас би энэ байгууллагада талархаж явдаг. Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60 орчим хувь нь олдмол гэмтэл сохогтой байдаг гэсэн судалгаа бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлж хөдөлмөрлөх орчныг нь бүрдүүлэх зорилгоор салбарын яамнаас энэ жил томоохон ажил эхлүүлэхээр зорж байна. Бид нэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих бүсчилсэн одоо ийм маш олон улсын хэмжээ стандартад тохирсон энэ үйл ажиллагаа явуулах ийм том төвүүдийг бол 6 бүсэд бол бид нэр одоо бүсчлэн бий болгож барьж байгуулна. Хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр хангана боловсон хүчнүүдийн бэлтгэн. За мөн Улаанбаатар хотод бол бид нэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих судалгаа хөгжил бизнесийн ийм том төвийг бол байгуулж ажиллана. Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвд энэ жилээс эхлэн хөдөлмөрийн үнэлгээний баг ажиллаж сурагчдыг 3 үнэлгээгээр дүгнэн мэргэжлийн чиг баримжаа олгохоор болжээ. Тус төвд хэвлэл дизайн, вебсайт, оёдол, гар урлал, мужаан, талх нарийн бавны технологич ажилтан, тогооч гэсэн мэргэжлэр эзэлт авч байна.